Яг энийгээ бид нар үрдүнд суурилсан төлөвлөлтийн аргачлалаар гэж тодорхойлсон байгаа. Жишээ авч хэлэхэд бол мэдээж хэрэг энийг бол сүр сар гэдэг нь бол ичж чадахгүй. Бид нар нэг хавтгай дээр ярьж чадахгүй. Нэг ер нь ярил нэг хэлээр ярьж чадахгүй ийм асуудал үүсэж байгаа. Яг одоо та хичнээн ажлын байр нэмэгдээл шүү гэдэг энэ дээр бол уйж үрдүнг нь уйж бүрэн одоо төсөв батлуулж ингэж хийж явж байгаагүй. Ер нь бол ингээд төрийн байгууллага, төрийн албан авчдаа яг үнийг хэлэхэд маш завгүй ажилладаг. Гэхдээ тэр маань болохоор яг оновчтой юу, яг үр дүн рүү чиглэсэн үү гэдэг ихлээр асуултын тэмдэг болчиход байна. За энийг л бид нар одоо өөрчлөх гээд энэ үр дүн суурилсан төлөвлөлтийг бол одоо манад бол ингээд нэвтрүүлэх гээд үзээд байгаа. Сайн байцгаана өрхөм үзэгчдээ. Бид өнөөдөр Монгол төрийн ажлын тухай ээлжид хэлэлцүүлгээ хийх гэж байна. Өмнөх дугаарт бид үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тухай хэлэлцүүлэг хийсэн. За харин өнөөдөр үр дүнд суурилсан төсөөлөл төлөвлөлтийн тухай ярилцахаар зочдыг урьж авчираад байна. Цэрэм Пунцэг, улсын хурлын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга. Энх цул, төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын албаны дарга. Балчин Лувсан, эдийн засгийн хөгжлийн яамны хөгжлийн нэгдсэн бодлогын газрын дарга. Санжаад орж, сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга. Хэшиг баяр, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга. Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт. Та бүхэнд хүрэлцээрсэнд баярлалаа. Тэгэхээр төрөчийн одоо хэлэлцүүлэг дээр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга баазанд орж хэлэхдээ бол бид төлөвлөдөг, төсвөлдөг. Гэхдээ л нэг болохгүй байна гэдэг ийм асуултын тэмдэгтээ үлдсэн л дээ. Тэгэхээр энэ бодлого, төлөвлөлт, төсвийн хоорондын уялдааг ер нь үр дүнд суурилж хийхэд ямар асуудал байна? Яг ингэж одоо бүхэлдээ улсаараа явах тийм оновчтой явах тийм боломж байна уу бидэнд? Яг өнөөдрийн байдлаар бол одоо л дөнгөж эхэлж байгаа гэж би хараад байл л да. За энд чинь тэгээд олон талаас нь ярих байх л та тийм ээ. Одоо бид бол ингээд их хурд суугаад бодлогоо гаргаад ялангуяа одоо төсвөө батлаа. Тэгээ энэ төсвөрөө юу хийчих гээл оролдоод байгаа улс шүү дээ. Тэгээд одоо тэнд баахан хөтөлбөр төслүүд хөрөнгө оруулалт хийх ажлууд байдаг. За эднийг яаж үр дүнтэй хийх вэ? Үр дүнтэй болох уу? Цаг хугацаанд хийх вэ гэдэг бол бидний толгойцоо асуудал. Тэгэхээр зэрэг энэ засгийн газар дээр явж байгаа ажил болохоор зэрэг одоо удаан юм шиг. За хүмүүс ч одоо засгийн газар угаасаа хүн сурталтай удаан байна, шүүмжилдэг. Энэ бол одоо ерөөсөө энэ төсвөл төлөвлөлтөд одоо хүрэх зорилго энэ өөрийнхөө ажлыг засгийн газар төлөвлөөд эндээ одоо төсвөө тусгаа тэгээд дараа нь энийг үнэлт өгнөлдөг энэ ажил аргачлал бол бас эндээ байгаа юм бол гэж харагдаа. Одоо бодогддог байхгүй. Тийм учраас энэ нэгдсэн үндэсний байгууллагаас энэ төслийг энэ засгийн газар дээр энэ хэрэгжүүлээд энэ аргачлалаар одоо ажлаа төлөвлөх. Тэндээ төсөөлөх. Тэгээд араас нь үнэлгээд өгнөлтөө өгдөг энэ одоо аргачлалыг зааж байгаа нь бол одоо засгийн газрын энэ аргачлалыг одоо хэрэгжүүл сургахаар ийм төсөл явж байгаа нь бол төвөр бид нар шүүгч яваад ямар одоо завшаантай юм бэ? Энийг түргэн шиг одоо оруулаад ашиглаад энийг өнөөдөр энэ аргачлалаараа жилийнхэн төлөвөг оруулаад ирээч. 4 жилийнхэн 5 жилийнхэн дунд хугацаатай урт хугацааныхаа хөтөлбөрүүдийг оруулаад ирэх шиг бид нар ялангуяа эдийн засгийн байнгын хорооных бол энийг хүсэж байгаа юм. За энэ сая миний хэлсэн засгийн газрын одоо энэ удаад байгаа нь бол одоо энэ мэдээж төрийн албан хаагчдын одоо хувь хүмүүсийн төрийн хаагчдын бол одоо чадвар тэгэл сэтгэл юмтай холбоотой асуудал байгаа. За энэ бол тусдаа асуудал. Хамгийн гол нь одоо энэ өнөөдрийн бидний энэ ашиглаж явж байгаа аргачлалаар бол одоо орж ирээд ингээд сангийн яамныхан байж гин тийм ээ. Бид нар ингээд төсвөө ингээд батлаад өгөхдөө бол жилийнхэн төлөвөг засгийн газар оруулж ирэхдээ бол яаж оруулж ирдэг өгөхт зэрэг хийх үйл ажиллагааныхаа хөтөлбөрөөр ингээд заагаад ороод ирдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар ийм үйл ажиллагаа хийгээд хийх юм байна гэд тэнд нь тохируулаад өнөөдөр төсөө гаргаад ийм үйл ажиллагаанд ийм үг зарна шүү гэл тэгэл төсвийг одоо ерөнхийлөн захирагч нарт нэрхийн өгөөл тавьчихж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр төрийн менежер хүн тэрийг захиран зарцуулж байгаа энэ ажлыг удирдах байгаа энэ төрийнхэнд орон зай байхгүй.
Хэрвээ одоо тэр хийгээд заагаад өгсөн тэр үйл ажиллагаанууд нь хийх ёстой ажлууд нь хэрвээ өнөөдөр олон шалтгаанаас болоод урагшаа явахгүй гацаа зогсох юм бол өөрөөр одоо тэр менежер одоо удирдах байгаа хүн тэр төрийн менежер хүн өөрөөр тэрнийг үр дүнтэй баг зардлаар одоо багтаа ингээд хийчих байтал энэ бидний аргачлалаар бол энэ үйл ажиллагааг л хийх гэж заагаад өгсөн болохоор зэрэг нөгөөдөл хичнээн одоо чадвартай сэтгэлтэй төрийн менежер байгаад бид нар энийг хуулиар энийг хийж болно өөр юм хийвэл чи шоронд явна л гэж байгаа учраас юу гэж хөдлөх вэ тийм биз. Тэгэхээр тэр ажил явахгүй бол тэгэл тэр ажил хийхдэггүй л гэсэн үг. Тэгэхээр зэрэгэл энэ ингээд энэ одоо бүтээмжийн хувьд бол одоо төрийн одоо бүтээмж гэж ярихыг бол бидний их хурлын зүгээс бол төрийнхэн бүтээмжтэй байх нүгүйгээ засгаа харахтаа бидний хийх ёстой ажлыг мэдээж мөнгө байхгүй л хэцүү тийм үү. Тэгтэл төсвүүдээр тавьж өгөөд хийгээд ингээд одоо зарим нь одоо дураар орж байгаа энэ татвар төлөгч тэмгээр зарим нь одоо гадаадын зээл тусламжаар ингээд хийнэ гэдэг ингээд их усүрвтэй нь одоо батлаад өгч байгаа шүү дээ. Энэ явахгүй байгаа асуудал бол энэ одоо аргачлалтай холбоотой гэж харагдана. За баярлалаа. Тэгэхээр би эдийн засгийн хөгжлийн яамнаас асуумаар байна. Эдийн засгийн хөгжлийн яам бол сүүлийн 3 жил одоо Монгол улс төлөвлөлтөө тусдаа байх хэрэгтэй тийм. Улс орныхаа эдийн засгийг эхлээд төлөвлөөд, төсвөлөөд гэдэг ингээд сангийн яам 2 тусдаа болоод ингээд хийдэг болсон. Тэгэхээр бид нэр маш олон одоо хөгжлийн бодлогын баримт бичгүүд улсын хурлаар маш олон батлагдсан. Бид нэр чинь ингээд дунд хугацаа, богино хугацаа, яасан, эсалсын хараа, шин сэргэлт гэл ингээд байгаа тийм. За энэ бүх арга хэмжээ нөгөө хөтөлбөр тэгээд нөгөө арга хэмжээ чинь та бүхний төлөвлөгөө тухайн жилийн одоо ингээд засгийн газрын гаргаж байгаа юу эдгээр ер нь хоорондоо хэр зэрэг уялддیں۔ Эдийн засаг нөгөө мөнгө санхүүгийн хувьд төлөвлөлт хийх гэхэд хэр зэрэг боломжтой байдгийг нөгөө салбар хоорондоо те төвшөндөө хэр зэрэг уялддаг вэ? За баярлалаа. За үрдүн суурилсан төлөвлөлт төсөөлөлт гэхээс ярихаас өмнө яг манай хөлийн бодлого төлөвлөлт ямар процессор явагддаг юм бэ? Яаж хойшлогдсон бэ гэдэг талаар ярих хэрэгтэй байна. 2020 онд батлагдсан хөлийн бодлого төлөвлөлтийн удирдлагын тухай хуулийн дагуу Монгол улс бол урт дунд богино хугацааны бодлогын бичиг баримттай байна гэж одоо зааж өгсөн байдаг. Тэгэхээр урт хугацаанд та бүхэн мэдж байгаа алсын хараа 2050. Энэ мань батлагдахтаа 2030 он, 2025, 30 он, 2050 он гэхэд Монгол улс ямар түвшинд 9 бүлгээр хуваацсан байгаа. Хүний хөгжил эдийн засгийн бодлогын хүрээнд. Тэгэхээр тэр бүх зорилт үр дүнгуудээ уулын тодорхойлоод өгсөн. Мөн энэ хуулиар өгсөн нэг заалт нь юу вэ гэвэл урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогын бичиг баримтууд нь дунд болно, богино хугацааны бодлогын бичиг баримтууд байна. Тэдгээр нь одоо дунд хугацаанд болон богино хугацаанд төлөвлөлтөө одоо үндэс суурь нь урт хугацааны бодлого буюу алсын хараа 20-50 байна гэж заагаад өгсөн. Маш ойлгомжтойгоор ярихад 20-50-д очихын тулд тэр заасан үр дүнгүүдэд хүрэхийн тулд Монгол улс дунд хугацаанд болон богино хугацаанд ямар ажлуудыг, ямар үр дүнгүүдийг салбар бүрдээ одоо сая ярьж байгаа тэр төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар ямар одоо спортууд контрибьюшн үзүүлж тэр үр дүнгууд хүрэх ёстой юм бэ гэдгийг бид нар төлөвлөх гэж явж байгаа. Тэгэхээр хуулийн процессор бол бид нар аль үжээшээ чиглэлсэн. Тэгэхээр сая 2022 оны засгийн газрын 470 тогтоолоор батлагдсан хуулийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах аргачлал гэж батлагдсан. Энэ хүрээнд одоо манай шадар сайд бөгөөд эдийн засгийн хуулийн сайд хөл бодрын тушаалаар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах аргачлал дээрээс хөгжлийн зорилт хөтөлбөр буюу одоо дунд хугацааны бодлогын бичиг баримтуудыг боловсруулах аргачлалуудыг баталсан. Яг энийгээ бид нар үр дүнд суурилсан төлөвлөлтийн аргачлалаар гэж тодорхойлсон байгаа. Тэгэхээр бид нар одоо сая дурдсан урт хугацааны бодлогын одоо хөрх үр дүнгээ үндэсний үр дүн гэж тодорхойлоод үндэсний салбарын төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн хөтөлбөрийн гээд дээрээсээ доош доороосоо дээш шаталсан байдлаар ямар одоо төсөл арга хэмжээнүүдийг төлөвлөж иж бид нар энэ үр дүнгуудыг хүрхээ гэдгээ явж байгаа. Энэ хүрээнд ч бид нар бас уулна одоо салбарын яамдуудтайгаа хамтраад ер нь боломжийн хэмжээнд үр дүнгууд гарсан. Сая 24 оны жилийн төлөвлөгөө өнгөрсөн жил буюу 2023 онд улсын хуулиар хэлэлцүүлсэн. Яг энэ аргачлалын дагуу бид нар 3 хавсралтаагаар баталсан. Нэгдүгээрт Монгол улс 2024 онд ямар бодлогуудыг салбаруудаа барих юм бэ? Тэргүүлэх чиглэлээ гэсэн үг. Хоёрдугаарт энэ тэргүүлэх чиглэлийнхээ хүрээнд энэ тэргүүлэх чиглэлрүүдэд чиглэсэн ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх юм бэ? Яг төсөл арга хэмжээнүүдийнхээ жагсаалттайгаар
ямар нэг одоо зүгээр туслах хэмжээнд жагсаалт байдлаар биш. Тийм. Ямар гэдэг чи одоо нөгөө үр дүн байна гэсэн үг үү? Тийм. Одоо 24 онд бид нар юунд хүрэх гэж байгаа, ямар бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож авч явж байгаа вэ? Тэрлүү чиглэлсэнд ямар туслах хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдгийг 2 дугаар хавсралтаар тодорхойлж өгсөн. 3 дугаар хавсралтаараа тэгвэл тэр туслах хэмжээнүүд байна. Ямар түвшинд хүрж вэж бид нар одоо үр дүнд хүрсэн бэ гэдгийг тодорхойлохын тулд 3 дугаар хавсралт буюу хяналт шалгуур үзүүлэлт үр дүнгийн одоо хүснэгт гэдэг тийм 3 дугаар хавсралтыг баталж өгсөн. Тэгэхээр ийм байдлаараа бид нар ямар ч байсан одоо бусад салбарын яамдуудтайгаа хамтраад арга аргачлалаа хэрэгжүүлээд явж байгаа. Гэхдээ одоо нэг зүйлийг хэлэхэд одоо жишээ Малайзийн жишээг бол манайхан их жишээ болгож авдаг. Primas гэдэг одоо үр дүн цэвэрлсэн менежмент гэдэг тийм систем бий. Тэр тухайн улсдаа л одоо эдийн засгийн нийгмийн онцлогоос шалтгаалаад тохирох тийм бүтэц, тийм платформ. Тэгвэл Монгол улсдаа бид нар ямар хэмжээнд яаж тэрийгэ төлөвлөж зохицуулж явах хэрэгтэй юм бэ гэдгийг бид нар одоо явцын дундаа сайжруулад явах анхаарах зүйлсүүд их нь бий. Тэгэхээр бид нар 20 онд батлагдсан хөгжлийн болго төлөвлөлтийн удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулгаар бид нар тэр чиглэлд явж байгаа гэсэн үг. Гэхдээ процесстой бол засах зүйлс байгаа. За эдийн засгийн хөгжлийн ам бол одоо ингээд бид нар хуулийн дагуу төлөвлөлт юм аа гэдэг чинь. Тэгэхээр төсөвдөр бас заримдаа сая өнгөрсөн энэ жилийн төсөвдөр бас яригдчихсэн л да төсвийн байгаа орон дээр яригдчихсэн. Хавдрын эмнэлэгтэй болноо гэд. Тэгсэн чи шинэ хавдрын эмнэлгийн шав тавих хэмжээний л одоо юу байж идэг төсөв тавигдсан байдаг гэд. Тэгэхээр энэ төсөв нь өөрөө яг үр дүнтэйгээ яаж холбож байгаа вэ төсөв Монгол улс. Тэ одоо ингээд бодлогын баримт бичгтээ за 24 онд бид нар шинэ хавдрын эмнэлэгтэй болно гэсэн байдаг. Гэтэл төсөв нь бага сууж идэг. Энэ нөгөө мөнгөгүйгээсээ болоод байгаа юм уу? Эсвэл ингээд бүгдд нь хүрэх гээд тарамдаад байгаа юм уу? Үр дүнгээ харахгүй байгаа юм уу? Ямар учиртай? Тий. Яг үр дүн цэвэрлсэн төсөвлөлт гэдэг бол одоо Монголын хувьд бол шинэ асуудал болохоос биш. Олон улсад бол энэ бол байнга хэрэгжилж байгаа асуудал. Түрүүн бас эдийн засгийн байнгын дарга бол хэллээ. За бидний хувьд бол нөгөө төсөв маань бол хязгаартай. Тэр төсвийн хувьд бол яг ингээд хуваарлтын асуудал гарч ирэхлээр ямар асуудлууд гарч ирдэг вэ гэхээр Мэдээж улсын хурал дээр бол төсөв батлах процесс маань явж байгаа учраас төсөв маань бол жилийн төсөв маань бол дандаа ингээ объектоор батлагддаг. За тэн сургууль, тэн цэцэрлэгч гэдэг юм уу те. Гэхдээ энэ маань бол өөрөө нөгөө талдаа бол нийт ард түмнийхэн хэмжээнд бол яаж одоо үр дүн хүрэх вэ гэдэг бол ингээд харагддаг гэдэг түрүүн яг ярьж байна. За энийг л бид нар одоо өөрчлөх гээд энэ үр дүн цэвэрлсэн төлөлтийг бол одоо манад бол ингээд нэвтрүүлэх гээд үзээд байгаа. Жишээ авч хэлэхэд бол мэдээж хэрэг энийг бол сүр сар гэдэг бид нар бол хийчих чадахгүй. За өмнө нь бол бид нар 2020 онд бол эрүүл мэндийн салбарыг бол энэ чиглэл рүү бид нар оруулсан. Хүнээ дагсан санхүүжилт. Өмнө нь одоо юу гэдэг Өмнөгов аймгийн эмнэлэг дээр ингээд Улаанбаатар хотын иргэн үзэх юм бол за дуртай дургу үздэг ч юм уу те. Гэхдээ цалин авч бас үздэг байдаг. Тэгэхэд л одоо бол Улаанбаатар иргэн Өмнөговд явж байгаад өгдөөд тэрийг эмчлэх юм бол санхүүжилтэн дагаа орж ирдэг болсон. Өөрөлд иргэнээ дагсан санхүүжилт. Боловсролын салбар дээр бас яг ижилхэн. Өмнө нь бол юу гэдэг зарим одоо юу гэдэг арай илүү одоо маш инженерэлд яриа өрөөтэй ч гэдэг юм уу те эсвэл одоо тэр хөөцөлддөг тэр аймагуд нь илүү санхүүжилт авдаг гэсэн мэл бид нар одоо бол яаж юм тэгэхээр яг хідэн хүүхд сурж ин тэрүүгээр нь одоо санхүүжилтийг үржүүлээд өгдөг болсон байх жишээ нь. Боловсрол эрүүл мэндийн хувьд бол төрийн үйлчлэгийн хамгийн чухал асуудал бол ерөөсөө л тэгш байдал. Би Улаанбаатарт авж байгаа үйлчилгээг Монгол улсын хаанаас ч авах хэрэгтэй гэдэг нь ийм зүйл рүү бол явах хэрэгтэй. Энэ бол үр дүн цэвэрлсэн. Энэ бол санхүүжилтийг бид нар гүйцэтгэлээр нь бол санхүүжүүлж байгаа гэсэн үг. Үр дүн гэдэг бол энийх нь наан одоо нэг бид нар мэдээлэлтэй болоод дататай болоод гараад ирэхлээр гарч ирнэ гэсэн үг. Жишээ нь боловсролын салбар дээр хэлэх юм бол өмнө нь хувьсах зарлыг бол бид нар одоо хүүхдээр нь үржүүлж өгөхдөө баг дунд ахлах гэж л өгдөг байсан байхгүй. Одоо бол 12 ангиар нугаж өгч. За энэ дундаасаа бид нар нөгөө мэдээлэл аваад үтсэн чинь магадгүй жишээ нь 5 дугаар ангийн одоо баг анги төгсөж байгаа хүүхдээ хөгжмийн боловсрол муу байгаад байж болно тийм ээ. Тэгэх юм бол 5 дугаар ангийн бид нар хувьсах зарлаа хөгжмийн багшаагаа шалгууртай хамт нэмэгдүүлээд ордог хичээлийн цагийг 2 дахин нэмэгдүүлээд авдаг багшийн цалин магадгүй 2 дахин нэмэгдүүл өртгийн нэмээд өгчих болно гэсэн. За энэ бол үр дүн цэвэрлсэн төсөв л. Өөрөөр хэлбэл улс юу хүсээд байна?
Нөгөө том бодлогын баримтчдуудээр заасан аль одоо арга хэмжээнд бидний хувьд төрүүлж явах хэрэгтэй вэ? Одоо байгаа арга хэмжээнийх нь хүрээнд төсвийн хүрээнд бид нар алигаа сайжруулах хэрэгтэй вэ гэдэг энэ асуудал маань гарч ирж байна гэсэн. Тэгэхээр бол хоёр тустай асуудал байна тийм ээ. Үр дүнд суурилсан төлөвлөлтийн асуудал, нөгөөх нь гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн асуудал. Өөрөөр нь байгууллагын түвшинд бол тухайн өмнөгөө үймлэг магадгүй нэг хүн имчилсэн тэн дээр санхүүжилт нь орж ирж байгаа асуудал боловч нөгөө талдаа энэ бол улсын хэмжээнд энэ олон одоо шалгуур үзүүлэлтүүд нийлээд ирэхлээр үр дүнгээ нөгөөхөө хангаж байна гэдэг ийм санаа. Үр дүнгээ нэхэж эхлэх нь тийм үү? Дараа нь үр дүн. За би Цэрэн Понцог гишүүнээс дахиад нэг асууч. Одоо энэ үр дүн суурилсан арга зүйгээр эдийн засгийн хөгжлийн яам 2 дахь жилдээ төлөвлөлтөө гаргаж ирнэ гэж байна. Та бол эдийн засгийн мянган орны даргын хувьд ер нь нэг одоо орж ирдэг төсвүүдээр чинь өөрчлөлт харагдаж байна. Ажиглагдаж байна. Тэрүүл төсвийн байнгын хорооны дарга сайн ясаах асуулт. За бид нар эдийн засгийн эдийн засгийн энэ юунаас засгийн газраас орж ирнэ одоо эдний яамч нь одоо ерөнхий бодлогоо гаргаад тэгэд эн чинь жил болгон чинь бид нар их хурлаар орж засгийн газар жилийнхэн ажлын төлөвлөгөөг бол одоо орж танилцуулж байгаа шүү дээ. Тэгээд жилийн дараа ямар ажил жилийнхэн төлөвлөгөөг одоо ямар гүйцэтгэлтэй хийвэ гэдэг одоо тайлангаа тавьж байгаа юм. Тэгэхээр зэрэг хамгийн гол асуудал бол бид нар юу хэрэгтэй, их хурлын гишүүд юу хэрэгтэй. Их хурлын гишүүд гэдэг бол бага ард түмэн. Ард түмэн засгийн газрыг юу хийвэ гэдгийг дүгнэх гэж шүү дээ. Засгийн газар одоо нэг жилийнхаа өмнө орж ирэхдээ бид нар ийм хийнэ гэдэг ингээд тавиад орж ирээд өгнөхөд зэрэг бид нар энэ хийсэн ажлын чинь үр дүн ингээ харахаараа одоо жишээлбэл одооны бидний явж байгаа энэ аргачлалаар засгийн газар ажиллаа төлөвлөлөөд орж ирээд бид нар танилцуулга хийгээд явахар зэрэг бид нар нэг хавтгай дээр ярьж чадахгүй нэг ер нь ярил нэг хэлээр ярьж чадахгүй ийм асуудал үүсэж байгаа юм. Жишээлбэл яаж нэгтэр засаг орж ирэхээр зэрэг өнөөдөр одоо энэ жилийн одоо жилийнхэн одоо ажлын төлөвлөгөөг танилцуулж явахад одоо бид нар энэ дээр дандаа ийм одоо их хурлын гишүүд бол одоо асуултаа асууна. Яагаад энэ ажил хийгдэг вэ? Та нар энэ ажил хийгдэг, та нар энэ ажлаа гүйцэтгэлийн 70-80% бичсэн байж тэгээд. Тэр энэ хоёулаа буруу зөв хоёулаа зөв. Нэг нь одоо 70-80% бид нар одоо гүйцэтгэл юм байна. Одоо бидний амлалт ингэж биелсэн байна. Энэ ажлын одоо хувьд үлгээд тэгээд тавьсан. Тэгтэл нөгөө талдаа 1-2 одоо хийх ёстой үйл ажиллагаа гэдээ тавьсан хөтөлбөр одоо хөрөнгө оруулалтын ажлууд юм тосгой бүр онцгой нэр бүхий юм төслүүд огт хийгдэг байж байна. Тэгэхээр энэ юунаас болоод нэхэ зэрэг энэ бол одоо ямар нэгэн зоригтойгоор нууж хаагаад юмоо сайжруулах гай нөгөөдх нь дараадаа ингээд зөрөөд байгаа биш. Ерөөсөө энэ бидний одоо энэ ажлаа төсөвлөөд ингээд өгнөд явж байгаа үйл ажиллагаа чинь энэ аргачлал хэрэглээд эхлүүл энэ алдаа арилна. Энэ асуудал арилна. Ер нь яг тэгвэл ард түмэн ингээд тэнд сууж байгаа ард түмэн бол бид нар өнөөдөр яг түрүүний одоо санчаад ирж хэллээ шүү дээ. Газар доогуур хэдэн километр хэдэн метр инженерийн шугамшилжүүд татваа гэдгийг бодхоосоо илүү өнөөдөр хэдэн айл сайхан тогтоо орон сууцнд дулаа үйлчлчихвэ гэдэг асуудал үр дүн байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр өнөөдрийн бид нэг үр дүнгээр ярихаас засгийн газар жишээлбэл бид нар энэ жил 10,000 өрхийг юм сайхан тогтоод орон сууцнд оруулна гэсэн бол тэндээ хурж үгүй гэдгийг бид нар энэ дээр ярьж явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс тэрний тэл 10,000 айлыг орон сууцнд тогтоод ухтаалуулан амьдруулахын тулд засгийн газар олон арга хэмжээ хэрэгжүүлж болох байхгүй. Тэрний бид нар тус нь зарим тэр үедээ янз бүрийн өсөлтөөс хэрэгжээгүй байж болно. Зарим нь одоо бүр шинэ одоо арга хэмжээж хүртэл хэрэгжүүлж явсан байж болохгүй байхгүй юу? Одоо бид нар энэ аргачлалаар ороод ирэх юм бол тийм учраас төрийн менежерүүд бид орон зай үүсгэж өгөх гэдэг байгаа байхгүй санаа ажиллахтай яг энэ хувийн салбарт ажилладаг энэ ашигын төлөө ажилладаг энэ бизнесүүдийн менежерүүд ингээд өөрөө санаа ажиллах гаргаад нойрон хөрөхгүй ажиллаж штэ. Би одоо энэ надад байж байгаа энэ хүний нөөц энэ одоо санхүүгийн энэ нөөц булзаг би ашиглаад ийм илүү хийчихвэл намайг ягаад бол манай хөрөнгө оруулагчид шир холдрууд намайг ингээд шагна ингээд цалин нэмэн ийм урамшуулна. Тийм учраас би ийм бүтээгээд сэтгээд ингээд явах юм орон зай хувийн менежерүүд байдгүй төрийн менежерүүд тийм орон зайг үйлдэл энэ шахаж өгчөөд байгаа байхгүй. Тийм учраас орон зайг энэ гаргаж өгөө. Сөрөг тал бол байвал байгаа. Энэ бол авилах хэлэх бол эдэж уудаг. Энэ асуудлыг хажуугаар бид нар хянахын тулд иргэдийн хянах оролцоо нийгмийн байгууллагуудын одоо иргэний нийгмийн байгууллагуудын хянах оролцоо дээрээс нь чи ил тод байгаа шүү дээ. Түрүүн одоо хэлж байгаа шүү дээ. Ард түмэн төслүүдээ саналаа өгч хэлж байгаа засгийн газар дээр бид нар юу хиймээр байгаа юм.
Тэр чинь төслөө санаачлага өгөө тэр нь анхны төсөл төлөвлөгөөгээд оргож явж гарч чинь тэр иргэдийн оролцооч идэвхтэй болно. Явцын хян үр дүнгийг харах гэж үзэн. Тийм учраас ерөөсөө иргэдийнхээ оролцоотой энэ төлөвлөгөөгөө хийж байгаа юм чинь энэ олон талын ашиглал зүгээр өнөөдөр дуусаад байх юм бол бид нар их хурл дээр бол дээр нь үнэлгээ өгөхөд хараад төлөвлөгөө хэлцээд тэрнийг үнэлт өгөхөө зэрэг л бид нар ийм ойлголтын зүрх гарч ирээд байгаа бол ерөөсөө л хүндээ байгаа асуудал шинэ одоо төлөвлөж төсөлж байгаа аргачлалтай байгаа асуудал За тэгэхээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга хэшиг баярыг би яагаад өрсөн бэ гэвэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд үр дүнд суурилсан төсвөлтийг одоо эдний яам хэрэгжүүлсэн юм байна. Тэгэхээр яг ямар үр дүн гарав? Та одоо яг бүр детальчлаад бидэнд хэлээч. Яг ингээд үр дүнд суурилсан одоо энэ циклэрээ тий үр дүнгээ хараад төлөвлөөд төсвөлөөд тэгээ хянаад үнэлж цэгнэхээр яг ямар өөрчлөлт гарсан? За манай яамны зүгээс бас энэ Европ албаны төслөөр хийсэн энэ төслөөрөнд 3 жил бид нар үрдэн суурьсан төлөвлөлтийг бол хийж үтсэн байгаа. За манайх бол ялангуяа манай яам бол хөдөлмөр эрхлэлт дээр бид нэр энэ төслийн хүрээнд одоо бид нар ямар ч үрдэн суурьсан төлөвлөлтийг хийж үзье гэж сонгож аваад хийсэн ба. За энэ хүрээнд бид нар хамгийн гол нь өмнө нь бол бид нар хөдөлмөр эрхлэлтэд дэмжих сангаас за ийм сургалт явуулна, за ийм одоо түрээсийн дэмжлэг үзүүлнэ, богино одоо бага хэмжээтэй зээл олгоно гэдэг энэ одоо мөнгөн дүн дээр л анхаарч ингэ төсвөө хийдэг. За энэ жил бид нар 80 тэрбум төгрөгийн одоо хөдөлмөрлөлтөд дэмжих сангаасаа иргэдэд ийм зээл олгоно гэж ингэж бол төсвөө хийдэг байсан. За мэдээж ард нь хөдөлмөрлөлтийг бид нар яаж нэмэгдүүлэх вэ гэдэг ийм зорилт тавьдаг байсан хэдий ч яг одоо та хичнээн ажлын байр нэмэгдээл шүү гэдэг энэ дээр бол уйж үр дүнгийн уйж бэрнэ одоо төсөв батлуулж ингэж хийж явж байгаагүй. За энэ одоо үрдэн суурьсан төлөвлөлтийг бид нэр хэрэгжүүлснээр бид нар өнөөдөр ажлын байраа нэмэгдүүлэхэд бол бид нар юун дээр илүү ажиллах ёстой. Ямар одоо бид нар ямар одоо тоо мэдээлэл үзэж байгаад ямар одоо зорилттой бүлэг дээр илүү ажиллавал бид нар өнөөдөр одоо хөдөлмөрлөлтийг дэмжиж болох юм бэ, хөдөлмөрлөлтийг сайжруулж болох юм бэ гэдгээ бид нар одоо бодлогын хүрээнд бас ярилцаж эхэлсэн. За ингэж ярилцаад бид нар 22 оноос бол эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөлтийг дэмжихгүй бол өнөөдөр эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөлт маш бага байгаа юм байна гэдэг асуудлыг бид нар бас хүндэж тавьж энэ төслийн хүрээнд бид нар бас эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөрийг бол нэмж оруулж ирсэн байна. Энэ бол яг одоо үр дүнг бид нар яаж гарах вэ, яаж хөдөлмөрлөлтийг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр гаргаж ирсэн энэ одоо ажил бол явагдсан байгаа. За хоёрт бид бас одоо ингээд шууд ингээд яамн дээр ингээд төлөвлөөд доошоо ингээд аймагуд руугаа шууд өгөөд байх юм бол энэ бол бас үр дүнгүй байх юм байна. Жишээ нь одоо өмнө говь аймаг бол бид нар ингээд малжуулах хөтөлбөрт хүмүүсээ хамруулаа гэд ингээд өгөөд итэл өмнө говь бол өөр юм хүсэж байгаа байхгүй. Малжуулах хөтөлбөр бид нар авахаас илүү бид нар бол илүү одоо аж ахуйгаа дэмжсэн илүү сургалт тийм хөтөлбөр илүү авал одоо бид нар үр дүнтэй байна штэ. За магадгүй аранга өөр ангад бол илүү малжуулах хөтөлбөрийг авах сонирхолтой байна ч гэх юм уу. Энэ одоо доотлол орон нутгаасаа бид нар саналаа аваа. За та нар одоо яг аль хөтөлбөр дээр илүү авах одоо илүү ингэж хөтөлбөрөө явуулвал та хэдэд ажлын байраа нэмэгдүүлэх боломжтой байгаа юм бэ. За энэ хөтөлбөрүүдийг та нар хийхэд бол хичнээн ажлын байр хилээгээд хичнээн ажлын байр та нар бий болгож чадах юм бэ. Орон нутгийнхаа онцлог тохирсон ийм одоо төлөвтийг бас хийхэн зүйтэй юм а гэдэг энэ үр дүнд суурьсан төлөвтийн өрөөнд бид нар бас олж харсан байгаа. За үр дүнгээ яаж тодорхой? За үр дүнгээ тодорхойлохын бол эхлээд бүр орон нутгатайгаа орон нутаг өөрөө одоо бид нар бол ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ийм ажлын байрыг бий болгоно гэдэг орон нутгаас маань санал маань ирээд бид нар эндээ хилцээд за энэ аймаг бол энийг илүү одоо энэ хөтөлбөрөө илүү их одоо хийвэл эдгээр ажлын байрыг нэмэгдүүл боломжтой юм гэдэг. Орон нутгийн онцлогтой тохирсон орон нутгаас саналаа аваад тэгээд яам дээрээ нэгтгээд одоо ингээ хөтөлбөрөө явуулах ийм боломжийг бол бид нар харж чадсан байгаа. Одоо жишээлбэл аймаг ингэхэн шүү дээ. За би бол эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжнэ. Тэгээ манай аймаг ингээд ийм хөтөлбөр аваад тэгээд үр дүнд нь би Тэчнээ эмэгтэй ажлын байраар ханганаа мөн үү? Яг ингэж хэмжсэн үү? Тэгэж хэмжиж та одоо танай аймаг бол одоо 500 ажлын байр шинээр бий болгосон байшин хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд хэрэгжүүлээд яг тэрэнд нь тохирсон санхүүжилтийн хуваарийг нээж өгч батлуулаад ингээд. Энэ нь бол яг төсөв болвол ингээд дээрээсээ доошоо буюу хүчээр ингээд мөнгө ингээд тавиад өгчдөг. Жишээ нь хөдөлмөр эрхлэлтэн дээр танах энэ мөнгөн дотор ингээд амьдар иргэчид энэ мөнгөөр тавьсан зорилтуудаа хэрэгжүүл гэдэг байсан бол одоо доороосоо дээшээ одоо төсвийн төлөлт маань бас давхар орж ирж байгаа гэсэн. Хоёр талаас нь мөрхөнтэй. Доороо яг одоо тухайн одоо бүс нутгийнхаа онцлогтой шаардлагатай, хэрэгцээтэй ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой байна.
ямар үр дүнгууд нь тухайн аймаг дээр илүү дутагдж байна. Одоо ямар тэрийг одоо их үүсвэрээр ямар одоо нөөц боломжийг өгөх юм бол хэрэгжүүлж чадчихна. Энийг оруулж ирнэ гэсэн үг тийм. За тэгээ мэдээж хэрэг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хувьд бол нотлохонд зориулсан байдлаар за энэ мөнгийг тавьж өгснээр үнэхээр хэрэгжих боломж байна уугүй. Энэ нотлогдж гэнэ үгүй, судалгаа нь зөв игдэж үгүй гэдэг үзээд төсвийн төлөлт маань бол сангийн яам дээр орж ирнэ гэсэн үг тийм. Сангийн яамны хувьд бол илүү одоо нөгөө хөгжлийн бодлого төлөлтийн хуулиуд за дээрэс нь бодлогын нөгөө арга хэмжээнд таарч гэнэ гэдэг дээр бол таарч одоо тэрэндээ нийцүүлж одоо төсөлнө гэж уурчаад байна. Зах зээлийн хувийн салбарт бол хөшүүрэг байна шүү дээ. Салин нэмэгдэнэ. Төрийнхчүүд ганцын үйл яг аранг нэг ингэж хэдэн жил ажиллаулгаад одоо бүр байхгүйсэн цаг хүлээгээл сууж байгаа л албан тушаал ахаад одоо доктортаж гэдэг нь хэрэгт орчихгүй шүү дахин гээд. Энд чинь бүр нөгөө тийшээ бол сөргүүр дагавар зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төрийн албан хаагчтай бид нар энэ чадaltaй залуучууд орж иж өөрийгөө гаргаж тэрний бид нар төр энэ өөрийнх нь хийж байгаа ажлын одоо бодитоор нь үнэлтгэл ийм л одоо бид нарт аргачлал хэрэгтэй байна шүү дээ. Ер нь бол одоо энэ бидний хэрэгжээд ирсэн хандлагууд юунаас сурсан гэхээр зэрэг ер нь төр ингээд өөрөө их алдаа гаргадаг. Тэгээ алдаа гаргахгүй тул төрийн албаагчтай ажиллаж байгаа энэ төрийнхнийг бол ингээд хатуу хянаал хийх юм зааж юу хийх нь юу хийж болохгүйг зааж өгөөл явцсан. Ингээд хатууруулаад явцсан байгаа байхгүй. Хүн хөдлөх аргагүй болгож ил хянах гээд. Тэгэхээр одоо бол буцаа жоохон чөлөө төрөний гарсан сөрөг талуудад сөрөг үр дагавар гарч ирнэ. Тэгтээ бид нарыг дээрээс нь цагдаж хянахаасаа илүү ард түмэн иргэдийн оролцоотойгоор бид нараас хажууган шанс энэ ардчилсан нийгэм миний нээлттэй тод байдал гэдэг бол яагаад хэрэгтэй гэхээр энэ сөрөг үр дагаврыг одоо үр дагаврыг багасгах нь энэ одоо чиглэлд бол хийгдэх ажлуудын хүрээнд ингээд давхар аль талаасаа хийж байгаа ажил бол хоёрдугаар эдийн засаг хөгжлийн яамных өнөөдөр ганц хүнд асуудал бол хөгжлийн бодлоготой боллоо гэдэг. Хөгжлийн бодлого гэдэг чинь урт хугацааны бодлого, дунд хугацааны бодлого, богино хугацаанд жил 5 жил 4 жил засгийн газраар бол ингээд 5 жилийн хөлбөмбөгийн дунд хугацаа. Ингээд 10 жилээр ингээд 30 жилийн хугацаанд ингээд 2050 он хүртэл хөгжинэ гэдэг зорилтуудаа ингээд тавьчаад тэр хүрэх төвшин зорилт биш үү? Хүрэх зорилтуудаа бид нар одоо хөрх үр дүнгуудээ тавьчаад бид нар ингээд урт хугацаанаас дунд хугацаа богино хугацаанд ингээд буулгаж явах юм бол одоо эн чинь тооцоход амар шүү дээ. Яг л өнөөдрийн жилд бидний хийж байгаа ажил чинь бүгд жилд хийж дуусчаал дараа жилээс шинэ ажил эхэлдэг их амархан. Гэхдээ энэ чинь зарим нь 15 жил 20 жилийн дараа үр дүн гарах ажлыг бид нар өнөөдөр нэг жилд нь хийгээж явж байгаа байхгүй. Гэтэл та өнөөдөр 20 жилийн хугацаанд нийт бүх иргэдийнхээ одоо нэггүй юу гэдэг нийт 100 мянган өрхийг 150 мянган өрхийг дундаж орлоготой ийм өрхийн игнээ дундаж орлоготой өрхийн игнээ шилжүүлнэ гэдэг ингээд 15 жилийн дараа тавьчихсан бол 20 жилийн дараа хүрнэ гэдэг ингээд байж байгаа бол 2 дахь 10 жилдээ юм уу тийм үү. Тэгвэл одоогийн наадын 10 жилд чинь 80 мянга гэж бол 5 жил тэг энэ жил тэгвэл одоо энэ дундаас чинь 15 мянган хүрхэл 15 мянга хүрсэн үл ингэж явчих байхгүй. Тэгтээ зэрэг тэр урт хугацаанд хүрэх дүнгуудээ болох зэрэг бид нар 30 жилийн дараах бол гарцаа авахгүй хүрх үр дүнгээрээ тавихаас өөрцгөө. Тэгчээд өөрийнхөө нэг жилийн юм болох зэрэг хийж байгаа үйл ажиллагаанууд дээр тавиад ингээ холиож ярихаар чинь тэр чинь хүн өчрийг олохгүй шүү дээ. Ер нь тийм учраас бол одоо энэ төслийн үр дүнд юу гарахын гэхээр зэрэг бид нар урт хугацаанд ярих энэ хөгжлийн хөтөлбөрийг хугацаа 15-20 жилийн дараа ч гэсэн бид нар өнөөдөр энэнийхээ нэг жилийн ажлыг хийж явж байхдаа энэнийхээ хаана хүрж явж байгааг хэмжиж болно. Хийж байгаа зорилгоо хийж байгаа хүн болгоо ухамсар. Тэр зэрэг бүтээмжтэй одоо үр дүнтэй ажиллаж байгаа вэ гэдгийг л маш сайн хэмждэг болох нь тийм. Хүнсгэж аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 2022-оос 2023 онд үр дүнд суурилсан төлөвлөлт төсвөлтийн зарчмыг баримтласнаар малын гоц халдвар төвчний тоог 50-аас илүү хувиар бууруулж чаджээ. Үр дүнд хүрэх аргачлалаа тодорхойлж нарийн төлөвлөсөн нь төсвийн хэмнэлтийг бий болгож зорилтод үр дүнгийн давуулан биелүүлэхэд нөлөөлжээ. Ер нь бол одоо энэ бүтээмжийг салбар хооронд нь уялдаатай болгоход ер нь яаж ажиллах хэрэгтэй байд юм бэ? Одоо жишээлбэл энэ ч ажлын байр гэж ярьж байна те. Тэгтэл ч одоо тэнд бас нэг аймаг нэг бас өөрийнхөө ард түмнийг хөдлөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоорондын салбаруудын уялдаа холбоог яаж онлайн түвшинд та одоо бүтээмжүүд яг салбаруудын уялдаа холбоо зайлшгүй шаардлагатай байна гэдгийг одоо энэ төрийн бүтээмжийн үндэсний хорон дээр гэх юм уу те бид тодорхойлоод ажиллаж байгаа. Тэр маань угаасаа Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримтчиг те шин сэргэлтийн бодлогын хүрээнд
За бид нар сая манай орчлагчдын бас хэлж байгаа тий. Засаглалын хувьд бол асуудлууд байгаад байна. Ерөнхийдөө менежментийн хувьд тий одоо ингээ улсаа гэд бодох юм бол улсын хэмжээнд байгууллага дээр шинэ цэрэг мөнцөг жишээ авч байгаа бол улсын хэмжээнд гээ аваад үзэхээр мэдээж хэрэг бид нар эцсийн дүндээ төрийн байгууллагууд засгийн газар яах гэж ажилладаг. Тэгэхээр иргэдийн амьдралын чанарыг дэвшүүлэх, аж ахуй нэгжүүдийнхээ өрсөлдөх чадрыг сайжруулах замаар ерөнхийдөө аль болохоор одоо хөгжлийг те хүртээмжтэй доктортай аваад явна л гэсэн тэршээл чиглэж хамаг ажлуудаа төлөвлөж явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо засаглалын хувьд та бас энэ ярилцлагыг хэлжсэн шүү дээ. Ерөнхийдөө олон улстай энэ засаглалын дараагийн шилжилт рүү одоо энэ менежментийн арга барилаа өөрчлөх болсон юм байна гэдэг ингээд шилжилт хийгээ явж байгаа. Тэр дагуу л явж байгаа гэсэн Монгол Улсын засгийн газрын хувьд бол яг засаглалын реформ хийх шаардлагатай байна, менежментийн арга барилаа өөрчлөх шаардлагатай байна гэд тэгээд тэр хүрээндээ нэг нь одоо яг таны сайн хэлдгээр жишээлх юм бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр тавьсан байгаа үр дүнгууд зорилтууд бол зөвхөн энэ яамны ажил биш байгаа байхгүй тий. Энд чинь бол боловсрол юу гэдгийг эрүүл мэнд гэх мэтчлэнгийн хөдөө аж ахуй яамны хариуцж байгаа хүрээнд ч гэсэндээ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ингээд ажлууд тий зорилтууд уялдж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд салбар дундаа энэ асуудлууд чинь ингээд ширээн дээр тавиа арах юм бол ингээд хоорондоо айгүй холбоотой уялдаатай байна. Тэгэхээр салбар дундаа ойлголцлоо нэгдэх ёстой байна. Тэгэхээр энэ нөгөө нэг менежментийн арга барилын шилжилт хийгдэх гэдгийг хамгийн нэгтгэх нь энэ асуудал болж байгаа байхгүй. Ер нь бол хоорондоо илүү уялдаатай байх шаардлагатай байна тий. 2023 онд нийтдээ 6 төсвийн ерөнхийлөн захирагч буюу хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, боловсрол шинжилх ухааны яам, соёлын яам, биеийн тамирын спортын үндэсний хороо, үндэсний аудитын газрын нийт 10 салбар нь 2024 оны төсвийн төслөө үр дүнд чиглэсэн зарчмуудыг баримтлан боловсруулж сангийн яамд хөргүүлсэн. Цэнэс эхэлж одоо уйлдуулах. Одоогоор бол миний ойлгож байгаагаар ингээл 1 2 3 4 хөнлийн яамн дээр ингээл туршилтаар хэрэгжүүлж байгаа юм байна шүү дээ. Одоо энэ үр дүн зорилсон юу. Тэгэхээр бүх аргачлалын хувьд бол мэдээж хэрэг одоо яамдуудтай гэдэг юм уу тохирсон хугацаагаар хийх бах. Ер нь бол бүтээмжийн хорон дээр ер нь менежментийн арга барилаа өөрчлөхтэр те саний хэлсэнчлээ салбар дундын илүү уялдаатай байх шаардлагатай байна. Энийг бас мэдээж хэрэг засгийн газраас тодорхойлоод эдийн засгийн хөгжлийн яам те энэ салбар дундын уялдааг алхах хангай доктортой хөгжил рүү илүү чиглэсэн те хүртээмжтэй хөгжил рүү чиглэсэн байдлаар энэ бодлогын уялдааг хангай хөтөлбөр болон бусад ингээд төвшөнтэй уялдаагаа хангайг явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө оролцогчдын маань хэлсэн одоо за энэ шилжилтүүд гэх юм уу те реформын шинжтэй ажлууд хаана хийгдээд байгаа юм бэ гэхээр за нэгдүгээр саний хэлсэнчлэнтэй илүү бид нар үйл ажиллагаан дээр төвлөрөөл ер нь бол ингээд төрийн байгууллагууд төрийн албан агчид бол яг үнийг хэлэхэд маш завгүй ажилдаг. Ингээд ерөөсөө ингээд толгоон өндөх завгүй ажилдаг байгаа байхгүй. Одоо би ч гэсэндээ одоо жишээ нь жил гарна л те яг энэ бүтц дотор ингээд хөндлөнгөөс харж байхад гэхдээ тэр маань болохоор яг оновчтой юу яг үр дүн рүү чиглэсэн үү гэдэг ирэхлээр асуултын тэмдэг болчиход байгаа. Тэгэхээр үйл ажиллагаанд ингээд дарагдаад айгуу тийм завгүй ажиллахаасаа илүү яг оновчтой ажлуудаа тодорхойлж аваад тэгээ яг тэрлүүгээ чиглэсэн байдлаар ажиллах юм бол гарч ирж байгаа үр дүн маань те салбар төвшөнтэй илүү нэмэгдэнэ. Нөгөө талдаа болохоор саяны тэр уялдааны хувьд ярьсан те тусдаа хэрэгждэг байсан гэдэг юм уу тодорхойлоод ажилтдаг байсан тэр ажлуудыг одоо уялдаатай болгож байна те илүү уялдаатай болох шаардлагатай байна гэд. 3 дугаар шилжилт нь болохоор сая бас цэрмэнцэг байн хэлээд байна. Ерөнхийдөө ингээд төрийн албыг нэлээд юм хатуу тэгээ энэ яг төлөвлөсөн одоо батлсан төлөвлөгөөний дагуу л ажиллана гэдэг байдлаар нэлээд хатуу гэх юм уу да тэгээ хайрцагцсан байгаад байсан. Тэгээ энийг болохоор илүү за юу хийхин гэхээс илүү яаж хийх үү гэдэг рүү чиглүүлэх хэрэгтэй байна тий. Тэр нэг тодорхой хэмжээний уян хатан зохион байгуулалт хийх тэгжиж одоо хүмүүс маань жишээлх юм бол арай шинийг сэтэж гэх юм уу тий илүү сэтгэлгээ болон хандлага нь өөрчлөгдөх боломжтой байна гэд. Тэгээ энэ аргачлалын хувьд болохоор угаасаа одоо саяны манай оролцогч гэсэн ерөнхийдөө хэлсэн ингээд дүгнээ хэлэх юм бол ийм хідэн ингээд одоо нэг хуучин арга барилаа шин рүү хийгдэж байгаа шилжилтүүд хийгдэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг эднэр маань одоо нэг юунда төвшин гэдэг нь болохоор мэдээж саяны хэлсэн нэг уялдаатай бодлого хөтөлбөр төлөвлөлт гэдэг ингээд те юу хийх үү гэдэг. Одоо яг төрийн бодлогын төрийн менежментийн анхаарал ч гэсэн ерөөсөө юу яаж хийхин гэдэг л юм 3 энгийн асуулт байгаа байхгүй. Тэгэхээр юу хийхин гэдэг дээр элийн уялдаагаа анхах юм байна. Яаж хийхин гэдэг дээр одоо энэ засгийн газрын бүтэц оновчлол ахуулаад энэ процессийнхаа те менежментийнхаа арга барил дээр хин хийхин гэдэг дээр эргээд нөгөө төрийн албан хаагчдын маань те ямар албан тушаалтай ямар одоо мэдлэг ур чадвартай гэдэг ч юм уу санжаа дараа бас хэлж ирсэн. Тэгээд энэ байдлаараа явах хэрэгтэй байна гэдэг ингээд тодорхой хэмжээгээр одоо юу гэдгийг аргачлал онлынхаа хувьд гэх юм да бас ингээд те бий болчоод байна.
энэ хөгжлийн байгууллагуудтайгаа бас хамтраад засгийн газар дээр салбараар нь хэрэгжүүлээ явж байна. Тэгэхээр үр дүн нь бол мэдээч хэрэг одоо энэ үр дүн суурилсан аргачлалын маань үр дүн нь өөрөө бас тодорхой хугацаанд гарна шүү дээ, тий. Тэгэхээр эхнээсээ ахуулаад хөдөлмөрийн яамн дээр одоо энэ жилээс боловсролын яам руу орж байгаа, тий. Боловсрол эрүүл мэндийн яам гэдэг дараагийн яамд руу шилжээд ирэхлээр одоо нэг тодорхой циклийн дараа ерөнхийдөө иймэрхүү нөгөө реформын шинжтэй ажлын үр дүн нь нэгээс 3 жилийн дараа харагддаг. 1 жилийн дараагаар одоо процессын хувьд гэдэг ч юм уу, тий. Тоон яг чанарын өөрчлөлт нь бол нэг 3 жилийн дараа харагддаг байхгүй. Тэгэхээр ингээл эндээ яг тууштай. Тэгэл одоо хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэл явах шаардлагатайгаа бүтээмжээ тэгжиж одоо манай яг угаасаа бүтээмжийн хорон дээр ч гэсэн төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа нь ингээд таарж байгаа одоо таны бидний ярилцж байгаа аргачлалтай. Одоо энэ дэр үр дүнгээс гадна илүү тэр үр дүнд хүрэхин тулд ямар процесс биднэрт хэрэгтэй вэ гэдэг дээр илүү одоо ярьж эхэлж байна л та. Тэр засгийн газрын хэрэг эрхлэх газраас бол энэ процессын дахин инженерчлэг гэдэг. За өөрөөр бид нар боловсрол эрүүл мэндээр эхлүүлсэн хөдөлмөрийн эрхлэлтээр хүүхэд хамгаалалт дээр ингээ хэрэгжүүлж явж байгаа үр дүн суурилсан төлөлт маань бидний зориуд байгаа зүйлийг бүтээхин тулд юун дээр очиод гацчаад байна гэдэг энэ зүйл дээр бол одоо процессыг уншиж байгаа гэсэн үг тийм ээ. Одоо энэ ажил бол хийгдээд явж байгаа. За одоо би юу шүү дээ та бүхний дунд бас нэг асуулт асуумаар байна. Энэ одоо баг миний сүүлийн асуулт болж байгаа шиг байна. За сонгуул болохоор дараагийн засаг томилогддог. Тэгэхээр одоо ингээд нэг бүтц яриад сууж штэ үр дүн суйрлая хэдүүлээ ингэж өөрчлөлт хийя гэд. Энэ маань ингээ алдагдах үе тий. Ер нь явж байгаа том төслүүд ингээл сонгуульд өгөхөөр сонгуулийн жилд нэг бол гацдаг, нэг бол өөрчлөгддөг. Нэг юм туршлага байгаад байдаг штэ биднэрт. Тэгэхээр энийг хамгаалсан юм байна уу? Одоо энэ төрийн одоо энэ яамдуудын одоо үр дүн суйрлсан арга аргачлалыг болчих үе гэж би одоо зүгээр өөрөө сэтгүүлж байгаа үед санаа зовоодлоо юм л да. Тийм болгоомжлол одоогор бол хуулийн батлагдсан хуулийн хууль эрх зүйн хүрээнд бол байхгүй. Тэгэхээр үндсэн хуулиар заасан Монгол улсын хуулийн бодлого доктортой байна гэдээ хуульчилсан. Дээрээс нь нэг онцлог юм нь би энэ жил анзаарсан зүйл бол намууд сая одоо эх 24-28 онд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрүүдэд аудитын байгууллагад өгж байгаа юм байна. Тэн дээр нэг өгөгдсөн заалт нь юу вэ гэвэл нэмэгдсэн заалт. Монгол улсын урт хугацааны бодлогын бичиг баримтад нийцсэн хэсэг өгж байгаа амлалтууд нь тэр бол маш том хязгаарлалт болж өгнө гэж би харж байгаа. Яагаад тэгэхээр одоо байгаа хүчин төгөлдөр хуулиар намууд мөрийн хөтөлбөр буюу одоо эх 4 жилдээ засаглалтаа хэрэгжүүлэх одоо арга хэмжээ магадгүй одоо бодлого гэсэн үг. Тэр хүрээндээ бэлдэх учраас бид яг энэ хуулиараа цаашаа доктортой байх нөхцөл одоо бүрцээ ингэж би товчхондоо бол хэлмээр байна. Бас нэг юм нэмчи сая манаас их зүйл дарга сая хэлсэн. Салбаруудын уялдаа холбоо хангах гэдэг дээр сая би ахад дурдсан. Нөгөө 24 оны жилийн төлөв боловсруулахдаа бид нар аливаа нэг үр дүнд хүрэхдээ салбаруудын хоорондын уялдаа холбоог хангах нь маш чухал. Жишээ нь өнгөрсөн жилийн 24 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөр бид 8 тэргүүлэх болгон чиглэлийг боловсруулж өгсөн, тусгаж өгсөн. Эхнийх нь бол экспортыг нэмэгдүүлэн гэдэг тодорхой тоонд зорилттой хэдий ч яг үр дүн рүү чиглэсэн. Гэхдээ салбарууд яаж оролцох юм бэ гэдэг жишээ нь автсан ачаа тээврийн эргэлтийг хэдээр нэмэгдүүлэх юм. Жишээ нь 60 сая тоннд хүргэн гэдэг. За тэгвэл бомбчин нэвтрэх хүчин чадлыг яах юм? Бомбын салбар ямар байдлаар явах юм? Тэгвэл гадаад худалдааг хөгжлөх хэмжээнд гадаад харилцааны яам, эдийн засгийн хөгжлийн яам, бусад яамдууд юу хийх юм бэ гэдэг бүгдийн тус бүрд нь ингээд өгсөн. Энэ маань бид нар ингээд салбарын уялдааг холбоог хангаж байгаа бас нэг арга гэж харж байгаа. Гэхдээ цаашаа сайжруулах зүйлсүүд их бий. Мэдээж хэрэг одоо хууль эрх зүйн орчин бодлогын шийдвэр гаргагчдын одоо нөлөөлөл гэх юм уу да тий зүйлс байхаас гадна би бол илүү иргэд олон нийт рүүгээ хандж хэлмээр байгаа. Ягаад тэгэхээр одоо юу гэдгийг аль нам ялах уу гэдэг ч юм уу те эсвэл бол тэр намын одоо аль мөрийн хөтөлбөрийн аль залтууд нь тэргүүлэх чиглэл болоо явах уу энэ төр иргэд олон нийтийн санаа бодол шахалт те одоо эргээл ялангуяа сонгогдсон улс төрчтэй байдаг ч юм уу шийдвэр гаргагчтай уулзаа явахад хэлж байгаа шаарж байгаа зүйл болгон тодорхой хэмжээгээр нөлөөлж идэг энэ угаасаа одоо юу гэдэг тийм зөв тогтолтой байдаг. Тэгэхээр иргэд маань бол илүү одоо ганцхан өөрийнхөө хувийн эрх ашигыг биш те одоо жишээлх юм бол түрүүний хийсэнчлэн магадгүй одоо өнөөдөр хүүхэд нь одоо гоё сайхан сургууль сурах нь чухал байж
байж болох боловч тэр одоо сумын гэдэг юм уу орон нутаг дэд бүтэц холбогдсон байх гэрэл захлагын нь тасардгүй байх нь чухал гэдгийг бас ойлгомоор байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол иргэд олон нийт ч гэсэндээ өөрсдөө одоо ингээд бид нарын ярьж байгаа энэ сэдв бол зөвхөн ингээд төрийнхэн байдаг юм уу тодорхой хүрээнд бол хязгаарлагдахгүй нь ерөөсөө эргээд л иргэдтэй холбоотой сонгогчтой холбоотой ажил шүү. Тийм болохоор энийг айгүй зөв ойлгож бас одоо юу гэдэм байгаа дараагийн засгийн газар яг ингээд нэг эхэлсэн байгаа магадгүй зөв зүйтэй аргачлалыг нь өргөжлүүлэх дээр бас илүү хэрсүү байгаасаа гэж бодож байна тийм. Мэдээж хэрэг бодлого ингээд зөв бодлогыг бид нийгэмтэйгээ эхлүүлсэн бол реформын асуудал бол ерөөсөө дуустдаггүй л те. Баян ингээд чимэглэлээр жижиг юмнууд ингээд өөрчлөгдөж явдаг. Тэр ингээд дуусчих юм бол одоо юу гэдэг шин технологи гараагүй байж болно. Эсвэл одоо хүний амьдрал дуусна гэж. Ийм л байх юм бол одоо энэ одоо реформ нь дуусчих гэсэн. Тэрнээс шүүл реформ бол байнга үргэлжлэж байгаа. Хамгийн гол нь суур реформоо бид нар хизээ өөрчлөх үү цаг хугацаанд хизээ байсан. За тэр нь одоо яаж одоо циклийн үед таарч байна. За ямар өөрчлөлтүүдийг баг багаар нэмээд явах вэ гэдэг бол их чухал. За миний хувьд бол яг эрүүл мэндийн салбар болон боловсролын салбар тэр санхүүжилт талаас нь буюу сангийн ам талаас ороод ажиллахад бол доктортой байдал бол маш одоо чухал байсан. Өмнөх парламент бол энэ байгтламтын үед бол энийг бол маш сайн ойлгож ажилласан. За цаашдаа бол бид бол миний хувьд бол яг энийг юу гэж харж байгаа гэхээр илүү их бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо бид нар ингээд асуудлыг уйж гараад за мэдээж хэрэг үүн дээр бас сонгуулийн тогтолцоо маань ч орж ирж байна те гишүүдийн тоо нэмж байгаач орж ирж байна. За энэ бүх зүйлүүд нь ингээд явахлаар бол мэдээж хэрэг мэрэгчсэн одоо энэ парламентчид аль болох энэ орж ирэхэд тусмаа бидний хувьд бол бодлого явахд бол их зөв болчиход байна. Нөгөө талаас бол ард түмэн энэ одоо хийж байгаа зүйлээ бид нар маш зөв ойлгох хэрэгтэй маань. Засгийн газрын хувьд тийм ээ. Энэ бол цаашдаа бол илүү том бодлогоор ингэж харж явдаг. Энэ илүү их одоо өгөөчтэй юм зүйл юм а гэдгийг харж чадах юм бол хоёр талаас энэ сонирхол маань нийлэх юм бол цаашдаа энэ илүү доктортой байна гэж найдаж байна тийм. За таны хувьд миний хувьд бол Бэрсийн болгох төлөвтэй 20 онд бас шинжилснээр бол баталсан ба. Энэ хуулийн хүрээнд бол бас бодлогыг нэлээд сайн тодорхойлж өгсөн гэж харж байгаа. Энэ хуулийнхаа өрөөнд бол манай одоо урт богино тосооны бодлогууд бол доктортой байх байхаа гэж харж байгаа. За түрүүн бас яриад байсан үрдэн суурьсан төлөвлөлт яг хизэнээс Монгол улс нэг явах. Энийг бол одоо шууд маргааш бид нэр хийнэ, маргааш ийм болчихно гэж би бол хэлж мэдэхгүй байна. Яг бол манай яамны зүгээс бол бид нэр хүмүүсээ төрийн албаагч чадахжуулах, хамтарч ажиллах гэдэг ажил бас нэлээд их том ажил болж исэн. 3 жил бид нар хүмүүсээ тасралтгүй бас энэ үрдэн суурьсан төлөвлөлт ямар ач холбогдолтой яаж хийх ёстой гэдэг их аргачлал дээр бид нар маш их ажиллаж байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар төрийн албаагч талаар ойлголттой байх ёстой, нийт бодлого гаргагчид ойлгож иж энэ бол хэрэгжиж явах хаа гэж харж байна. Тэгээд ер нь бол бодлого төлөвтэй хууль, хөгжлийн бодлого төлөвтэй хууль бол нэлээд сайн, тодорхой, ойлгомжтой ийм одоо хууль болсон учраас одоо манай энэ цаашдын энэ бодлогууд маань доктортой ингээд үргэлжлэн яваасаа л гэж би бол бодож байгаа. Тэгээд доктортой үргэлжлэн явах гэж найдаж байна. За нэг цаашдаа явахд бол бид нар сая энд ярьцгааж угс үндсүүлэндээ бол хөгжлийн бодлоготой байна гэж заасан. Тэгээ энийхэн дагуу энэ хуулийн дээр одоо үндэслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлт төвний удирдлагын тухай хуулийг баталсан. Тэгэхээр зэрэг энэ хууль нэгдүгээрт байна. Хоёрдугаарт хамгийн гол нь өнөөдөр энэ төслийн засгийн газрын олон яам дээр хэрэгжээд үр дүнгийн хараад за энэ бид нар одоо эн чинь ийм олон пайлот төвж явуулсан. Одоо цаашдаа тэр чигээр засгийн газар одоо энэ аргачлалаар энэ хандлагаар ажиллах төлөвлөх одоо төсвөлөх энэ ажлуудыг хийгээж өчвөл хамар хялбар болох нэ гэдээ манай энэ төрийн албаагчд маань ойлгоод эхэлсэн байгаа зөвшөөрөлтэй. Энэ цаашдаа одоо төрийн албаны хууль чангарсан улс төрчид солигдсон тийм ээ. Одоо гэхдээ төрийн албаныхан бол эндээ байна. Тэгэхээр бол энэ засгийн газрын одоо энэ төсвөл ингээд хэрэгжээд туршилт хийгээж явуулсан энэ яамнуудынхан маа цааш нь үргэлжлүүлээд аваад явах юм гол итгэл найдвар байна. Дээрээс нь өнөөдөр 76 гишүүнтэй парламент одоо энэ нам ихэд 126 гишүүнтэй болно. За тэгээ энд одоо олон шинэ гишүүд орж ирнэ. Өнөөдөр одоо 19 гишүүнтэй манай эдийн засгийн байнгын хороо ингээд энэ засгийн газрын ажлаа одоо төлөвлөгөөг сонсоод ингээд за намар бол бид нар төсөв баталгаж буй юм болдог тийм ээ. Ингээд одоо ингээд жилийн хийсэн ажлын за тэгээд энэ дунд хугацааны одоо бодлогын энэ ажлууд яаж хийж байгаа гэдэг үнэлт өгөх гээд ингээд ярилцлага зэргийн
маш төвөгтэй, үрдэн муутай ийм хилцүүлэг мэтгэлцэн болдог гэд бид хөнгөсөн. Тэгэхээр энийг бол одоо засахгүй бол 126 болж ирнэ. Дээрээс нь олон шинэ гишүүд орж ирнэ. Олон нийгмийн одоо бүлгийн олон эн чинь жижиг лагер түмэн олон одоо үзэл санаатай хүмүүс орж ирнэ. Эднийг нэг дүрмээр тоглохгүй болохгүй шүү дээ. За одоо эдийн засгийн байнгын ороо цаашдаа одоо 30-40 гишүүнтэй болно. Тэгээд энэ олон гишүүд энэ элийн төлөвлөгөөг ярилцаад ингэж ярихаас зэрэг бид нар энэ одоо гишүүдэн чинь нэг ойлгох хэрэгтэй. За засаг маань яг ийм бодлоготой, ийм аргачлалаар ингэж одоо төлөвлөгөөгөө хийж орж ирсэн шүү. Ингэж ажиллаад үгэнж хардж байгаа шүү. Бид нар тэгвэл энэ талаас нь хард өгнөх хэрэгтэй шүүгээд ард түмдэг гишүүд очиж тэр талаас нь ярина. Яг л бид нар өнөөдөр үр дүнгийн энэ төсөл энд гаргаж байгаа тодорхой энэ хөрөнгө оруулалтын энэ ажил хийгдээгүй гэж ярихаасаа илүү та нар өнөөдөр хитэн хүүхч өнөөдөр хамрагдал цэцэрлэг хамрагч чадахгүй байсан одоо өнөөдөр хамрагч 100 болцсон уу тийм үү? Өнөөдөр та нарын одоо жишээлбэл орлогч нь хэдэн айл орлого өрхийн орлого ингээд хэдээр нэмэгдсэн байна. Хэдэн айл өнөөдөр одоо жишээлбэл нийгмийн халамж авахгүй юм яваад байх болцоотой болчихгүй гэдэг юм тодорхой хийсэн ажлуудаа очиод ард түмнөрөө иргэдэрийг дүгнүүлэх төрөл гишүүдийн хувьд амар хэлбэр болохгүй байхгүй. Тийм учраас гишүүдийн ашиг сонирхолч энд байна. Одоо шинээр сонгогдох энэ сонгогдох одоо ард түмний төлөөж ирэх гишүүд энийг бол бүгд ойлгож явах ёстой. Дараагийн одоо энэ парламентд дараагийн одоо шинэ парламентд энэ суурийг бэлтгэж ерөн цаашдаа би өнгөрсөн одоо энэ жилийн ажлын төлөвлөгөөгийн хэлцэхдээ одоо энэ дээр засгийн газрын тогтоол үед нар их хурлын тогтоол гаргая гэсэн засгийн газартаа энийг одоо энэ аргачлалаар одоо энэ төлөвлөгөөг хийж оруулж ирээ гэж энэ чиглэл өгсөн. Болж игэл одоо бид нар ер нь энэ одоо 5 сард орж ирэх жилийн төлөвлөгөөн дээр бас энэ аргачлалыг олж иж хэрэглээрээ. Ер нь хойтон 25 онд бол энэ бүтэн энэ аргачлалаа одоо энэ хэрэгжүүлээд энэ аргачлалаараа боловсруулаад орж ирэх гэсэн ийм их хурлын тогтоол энэ хавар гаргая гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг ийм таллаас бид нар ажиллаж иж энэнийг цааш намд явж үр дүнгийг үзэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь ялангуяа засгийн газар одоо талгуулж байгаа ерөнхий сайд маш сайн их ойлгох хэрэгтэй байх хэрэгтэй. Ерөнхий сайдын маань тойроод байж байгаа эдийн засгийн бодлогын барьж зөвлөж байгаа улсууд бол одоо энийг сайн ойлголттой улсууд байна гэж би ойлгосон. Тэгэхээр энэ улсууд цаашаа бас одоо ажиллаж дараагийн одоо засгийн газартаа энэ зөвлөж ажиллаж энэ бодлогыг бол одоо энэ хийж байгаа энэ төслийг бол одоо зогсоохгүй бүр эрчимжүүлж ажиллаж бид нар богино хугацаанд харин одоо энийг бид нар практик амьдралд засгийн газар одоо хэрэгжүүлмээр л байгаа юм. За баярлалаа та бүхэнд. Тэгэхээр Монгол улс бол маш олон том төслүүдээ тий энэ өнгөрсөн хугацаанд улс төржилт болон бусад элдв шалтгааны улмаас бид нар алдчихсан. Тэгэхээр түр бол худлаа хэлээд цухтаачдаг томог хүүхэд биш. Хэлсэн юм заавал бэлдэг байх хэвээр. Тэгээд тэрийг нь ард түмэн боддоор ингэж үнэлж хардаг байх хэвээр. Тэгэхээр энэ үр дүн суурилсан нэгдсэн удирдлага, за үр дүн суурилсан төсөөлөлт төлөвлөлтгээд энэ төрийн ажлын цикл бол бид нарыг нөгөө бодит үр дүнг ард түмнийдээ бодит үр дүнг маа гэд харуулхад хамгийн одоо шалгарсан шилдэг аргачлал юм а гэдгийг бид нар олон улсын туршлагаас шаарсан, сая өрсөлдөн дээр туршаатч үзсэн байна. Энэ аргыг хурдан нэвтрүүлээрэ гэж та бүхнээс хүсье. Тэгээд та бүхэн ч гэсэн улс төрийн хувьд маш том дэмжлэг үзүүлэх байх гэж бодож байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Бидэнд таавтайсанд баярлалаа.